Ер нь бол нэг юм дараал ирдэг штэ. Одоо манай намын сонгуул дээрсэн бас орж ирсэн. Улсын эрх шиг нэгдүгээр тэгээд намынх тэгээд хувийнх гэдэг. Одоо бол намын нэрийг ашиглаж одоо зарим хүмүүсийн эрх ашиг нь төрөөс давцсан байгаа эмэр дүр зураг бол одоо тогтоод бас нэлээд удаж чинь. Тэгээ яг энэний л илрэл байна. Тэгээд одоо өнөөдөр ингэж чуулган ажилгүй биднэрт хийх ажил зөндөө байна. Тэгээд одоо шил 5 дараалд улсын хурлын тамгын газрын дарга нь би бол одоо бас тийм хүн гэж бодоагүй. Одоо 5 дараалд ороогүй учраас асуудал төр хэлцэх болцоо байхгүй гэдэг зарим асуудал ингээ хойшлуулсан байх жишээтэй. Өмнө нь одоо шил бараг л хэдхэн минутын өмнө асуудал оруулж ирээл бид эдгийг чинь хуугаар нь хамаалт оруулаад санал өгүүлэл хуралдаа суу гэдэг байсан чи одоо ингээд хаалттай. Тэгээ манай улсад бол одоо хууль тогтоох байгууллага нь хийх ажил байхгүй, төсвийг хилцэж байгаа үед хийх ажил байхгүй, ингээд хаалга жочтой хаалга байж чинь. Тэгээ энэ бол байж болохгүй л гэж бодож байна. Тэгээд энэ төрийн институцүүд нь улс төрчд дагаж бас явж болохгүй. Энэ өөрсдөө хийх ажлуудаа төр төмбөр ёс шамбуур гэдэг шиг яг энэ төрийн ажлуудыг тасралтгүй явуулах хэрэгтэй. Тэгэхээр яг зөв бодит байдлуудыг айгүй бол юмнууд ил болгох юм л да. Төр маань юу болцсон, төрийн албан хаагчид маань юу болцсон, тэгээд хуваагддаг, дагаж хүн томилогддог, тэгээд зарчим ёс юу болохыг хүн дагуулж тайлбарладаг. Зарим үед хэрэгтэй үед нэг залтыг ашиглаад хэрэггүй үед дахиад нөгөөдгөө өөрөөр тайлбарладаг. Ийм байж болохгүй гэж бодож байна. Тэгээд биднэрт бол хууль тогтоох төрийн эрх төр иргэдийн төлөөлөл хийх ажил байхгүй. Хаалгаа төгжсөн. Тамгын дарга нь өчигдөр ороод зар явуулсан. Маргааш чуулган хуралдахгүй шүү гэдэг. Төсөв хилцчих үед чуулган хоролдохгүй гэд их хурлын тамгын дарга нь тэгээд гишүүдтэй мэдээлэл өгөөд ингэж хожтаал. Энэ бол байж болохгүй гэж бодож байна. Таны хувьд бол бас өнгөрсөн жил төсвүүдээр бас нэлээд шүүмжлэлтэй харагдаж алдагддаггүй төсөв батлахад бол үнэтэй өндөр болсон гишүүдийн нэг. Тэгэхээр энэ жилийн хувьд та төсөвтэйг бүрэн төлөвлөсөн үү? Өнгөрсөн жилийн төсвөөс энэ жилийн төсөв бас юугаар илүү онцлогтой өөр байна да. Энэ жилийн төсөв бол бага зэрэг 1.9-80 бас алдагдaltaй орж ирсэн байгаа тийм. Ер нь бол төсөв харахад бол одоо өмнөх үеийн улс төрчдийн одоо попрлын үр дүн уул мөрүүд бол одоо төсөв гүнээ одоо үлдсэн байна. Тэрийг жишээлбэл засаж залруулахын тулд үе үеийн бас дараагийн үеийнх нь улс төрчд бол хангалттай ажлууд хийж чадаагүй үр дүн одоо харагдаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хаалгамж, тэтгэвэр тэтгэмж тэгээд одоо хүүний хөнгөлт дэмжлэг гэсэн хүмүүсүүдийг зүгээр ер нь ингээл угжаал та зүгээр суужээ бид нар эрсдлийг чинь хүлээн гэсэн байдлаар одоо арга хэмжээнүүд авч явсны үр дүн тэрнийхээ дундуур нь одоо хувьдаа уулгаа их нь хийж одоо хувьдаа зовчуулж ингэж явсны үр дүн яг төсөвтөр харагдаж байна. Тэгэхээр энэ нийгмийн шинжтэй энэ үнэгүй өгдөг тараадаг нийгмийн шинжтэй хөрөнгө дүнгууд нь зардлууд нь төсөө ерөнхийдөө дийлхий болж эхэлж байна. Тэрний одоо танаад өөрчлөөд одоо ер нь бол энэ сав бол одоо тулцсан хэдэн жилийн дараанаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангууд бүгд одоо дампуурах хэмжээнд очиж байна. Тэгэхээр одоо бидний хувьд бол уул нь уур гаргаж энэ засгийн эрхийг аавна гэдэг чинь хэдэн дарга тойрсон хүмүүсийг ажил албанд тушаалтаа болгох биш. Яаж энэ засгийн эрхийг авч энэ улсын одоо нийт иргэдийн ажил амьдралыг сайжруулах уу гэдэг бодлого бодож тэрэнд ур ухаанаа зарах ёстой байтал зүгээр л ингээд тойрчол яг байранд нь байлгаад байдаг. Би одоо энэ бодлого гурлах ч юм уу яг энийг яаж шийдэл гарах уу гэдэг юм ерөөсөө бас хангалттай ажиллаж ирээгүй юм шиг харагдаж байгаа. Тэр төсвийн үед бол энэ жилийн үед ч гэсэн орж ирсэн төсөв одоо шийдлүүд нь бол мөнгө дутагдахаар нэмж зардлууд нэмэлээдэг. Тэгээ мөнгө дутагдахаар нэг уурхаа руу 5-7 руу ордог, уул уурхаа руу ордог ийм л асуудал байна. Тэгээд шинээр нүүрсний ам одоо нээж олборлно гэсэн иймэрхүү төслүүд орж ирсэн байна. Тэр энэ бүтцээр нь л өөрчлөхгүй бол жил жилдээ ингээд зуралдаад байвал энэ бол тэгээд улам л асуудал нь томрол тэгээд ирээдүйн үеийнхээ боломжуудыг бид өнөөдөр улгаалаад тэгээд илүү том асуудлыг л дараа үед үлдээж ийм л төсөв жилийн төсөв болов улам л асуудал нь томрол ийм л болох юм шүү дээ. Уул нь мөрчлөг сүрсэн гэдэг нь өнгөрсөн жилүүдэд уул уурхайн одоо баялаг уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн нэлээд сайн байсан. Тэгэд энэ боломжоо ашиглаж дараагийн хэцүү үед нь ч юм уу хоримтол үүсгэж ингэж явах хэрэгтэй байдал чинь. Тэгэл олсныхын зоргоор үрж тэгэл олцсныхын зоргоор тэлж бүх юмыг хийж баахан одоо бүтцүүд бий болгож ингэж явсны үр дүн одоо буцаад ингээд хомхот аягүй хэцүү олон хүмүүсүүдийг ажил амьдралтай болгочоод буцаад чөлөөлөх бас хэцүү. Тэгээд зарим нэг хатуу шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй л гэж бодож байна.